хүрээлэн бий таарна. За хай би гинэт ингээ юмнуудынхаа байршлыг өөрчилмөр санагдаад миний өрөөний ингээ хоёр ханны хооронд яг энэ талд нь зүүн талд нь нэг шкаф, нөгөө талд нь бас нэг юм жижиг шкаф байдаг байхгүй. Тэгээд 10 жил байхад л энэ шкафнд байдаг юмнууд бол энэ тавиурн дээр л байдаг. Шкаф биш, тавиур шүү заяа. Тэгээд тэр тавиур дээр байдаг юмнууд тэр тавиур дээр л байдаг байхгүй юу? Тэгээ 10 жилээс хойш гэдэг чинь хамгийн багадаа л гэхэд 5-6 жил яг л байсан байранда байсан юмнууд байхгүй. Тэгээд би гинэт бүх юмных нь ингээд байршлыг зүгээр сольж үзмээр санагдаад. Тэг ингээд нөгөө юмнуудаа авахсан чинь ингээд үзээгүй удцсан амар олон юмнууд өгдөг ш. Тэднэрээ санаа. Би сайн нөгөө яг энэ бичлэгийг идэлж байсан байхгүй юу. Хамгийн түрүүнд би ингээд нөгөө монтажаа үзүүлэх тахилж байгаа байхгүй. Тэгсэн чинь өчигдөр нөгөө нэг монтаж үзүүлэхдээ би чаа өөрөөх нь царай жүсээ гаргаж болно гэхээс шангийнхныхаа царай марыг ингээд гаргаж болохгүй шүү дээ. Тэгсэн чинь ингээ нөгөө нэг ингээ хамт ахуулсан зураг дээр энэ бий байна мэн гэд харуулад тэнгууд ингээ манай ангийнхны царай марыг бас айгүй ингээ тод харагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор би энэ хэсгийг ингээ дахиад бичээд тэгээд ерөнхийд нь арай юм хураангуй болгоод зөвхөн өөрийнхөө царайг л одоо харуулаад тэгээд монтаж бол бүхэлд нь ингээ нэг хальтгүүлгээд тэгтээ тэр хэсгийг ингээ бүхэлд нь ерөнхийдөө блүр хийчихье гэж бодлоо. За энэ болохоор ингээ миний бага ангийн монтаж байна. Тэгээд энэ дээр тухайн үед ингээд ийм скаут ингээд ирчээ авч ирсэн байхгүй юу. Тэгээ би бас ингээд найрамд яваад ийм скаутын ийм авч ирсэн. Тэгээ та нар ингээд харах юм бол амар опер шиг 5 дугаар ангид амар ер нь айгүй зүудэг гэсэн дунд анги мангидаа хүрч. Тэгээд би энэ хэсгийг бүгдийг нэг блүрдчихээ. Тэгтээ ерөнхийдөө нэг монтаж ямар үйдэг үл ингээд харуулад ингээд за бага ангийн монтаж бол юм байна. Бага ангидаа бол юм хөрхөн бомбор булцгаар юм хөөх байсан байна. Дунд ангийн монтаж байна. Нүүрэн дээр болохоор ингээд ангийнхныхаа зурагтай. За энэ болохоор миний дунд ангийн монтажны зураг. Ийм охин байсан байна. За тэгээд бидний бол бүтэн блүрдэд. Тэгээд та нар яг энийг харах юм бол энэ хэсэгт ингээд манай ангийн бэннэр бөөндөө бүр ингээд дээгүүр цээж нүцгэн. За та нарын монтажн дээр ийм цээж нүцгэн зураг байдгүй л. Эмэр гоц. Тэгээд энд болохоор манай та нарт харагдахгүй л хөлтөд гэхдээ ингээд ярьчих. Энд болохоор манай ангийн хөвгүүд бид нарыг нөгөө Мартин авнаар баярлуулад бүгдээрэд нэг нэгээс харнаатай. Тэгээд пицца мицатай амар гоё гэж Мартин амнаар тэгж баярлуулж ирсэн. За тэгээд энэ нөгөө нэг уламжлалт төсөөр бүгднгийнх нь юу байна. Тэгээд нэг юм байдаг зургнууд байна. Тэгээд ийм байна. Өчигдөр би чи энийг харуулахдаа яна тэр бий байна мэн гэж амар алцсансаа одоо л тийм байхгүй. Ингээл ерөнхийд нь ямар хуу зургнууд байгаа. Энэ болохоор урлагийн үзлэг байна. Би энд биелгээ орсон байна. За энэ болохоор 12 дугаар ангийн монтаж. Тэгээд энэ болохоор бас гаднахын дээр жил ирэх тусан бас ер нь ингээд сайжирсан байгаа л тий. Ийм байсан байна. Тэгээд энэ үед чи яг нэг коронатай байсан. Тэгэнгүүтлээ би гэртээ дунгуутлаа ингээд тэр үед миний ус бүр нэлийн урт өгдөг гэсэн. Бараг энэ нурууны доогуур. Тэгэнгүүт энэ уснийхаа талыг нь уртлын талыг нь ингэж эрүүн доогоороо тариад үлдсэн үсийг урт байлгаад тэг ингээд урт усын ардуураа ороод энийг ингээд урдаа гаргах чинь ингээд урдаасаа тайрмал юм шиг гэхдээ ийм урт ус мөстэй харагддаг тийм үү гэсэн. Ийм байна. За тэгээд ийм байна. Бид нэр яг 12 төсөгтэй ийм лаг хувцс өмсөж төгсчихлоо. За тэгээд ийм байна. Артл нь болохоор ийм зурагтай. Тэгээ ийм чолктой. Гэтэ энэ дээр харах юм бол ингээ үс амар уртаас энэ хүртлээ. Орооцсон хүртлөө энэ хүртлээ урт устэй. Тэгээд тал үсээ энүүгээр тариа хийцэн байгаа гэсэн. За тэгээд ингээд үргэлжлээд бичлэг рүү орцгоё. Надад сүүлд шинэ жилээр би ийм лаануудтай болсон. Би тэгтээ нэг тийм лаа асаадаг төрлийн хүн биш байхгүй юу?
Тэгээд одоо ийм 3 лат болсон болохоор одоо энийгээ бас авахгүй хасаа гэж бодож байна. Тэгээд энэ болохоор өнгөрсөн жилийн төрсөн өдрөөрөө найз хоёр, Соко найз хоёр ингээд би ингээд зураад солилцчихсэн. Надад ийм хөөрхөн зураг зурж өгсөн. Энэ болохоор өнгөрсөн жилийн манай клубын шинжилгээр бас бид нар хоорондоо ийм зураг зураад манай Алтка надад ийм зураг зураад арт нь ингээд үр жаргалтай гэх надад энэ амар гоё санагдав. Тэгээд надад ийм хоёр гоё зураг байна. Тэгээд надад нэг ийм хитэн мини уснууд байдаг. Би мини уснуудад амар дуртай. Ийм хэмжээнд жижигхэн. Тэгээд хангалттай удаан эргэлдэг заяа. Ингээд нэг юм жижигхэн. Тэгээд надад нэг тийм муу зуршил гэх юм уу? Ийм сонин цоглуулга байдаг юм. Би ингээд юмны ингээд сав ерөөсөө хайдгүй эднэрийг ингээд ялгаад идэх байхгүй юу? Тэгээ одоо эднэрийг хаяа гэж бодож байна. Яа ч юм мэдгүй ингээд эмний хайрцаг марцаг хүртэл ингээд надад байдаг заяа. Гэхдээ эний хайрцаг амар гоё юм аа. Ингээд сонс муу ажтай. Дотор нь мэдгүй юу ч юм хийгээд явж болохоор ч юм шиг. Энэ хайрцгийг үлдээхэд бусад хайрцгийг хаяа гэж бодож байна. Нүдний шил бэлгийн бүр цаас мосон тарагдсан. За эхнийх нь ийм. Нэг зүгээр бүгдээр хамгаалтыг. Энэ бас амар хөрхөн. Ийм мэднэ. Энэ бас хөрхөн даанч ингээд хоёр хажууд л ингээд жоохон удаан зүхээр бариад идэг ингээд толгоо өвдгөөд. Ийм би ганц туртай нарны шил байна. Ямар гоё ганц. Би нэг шинэ өдрөгийн болдогч тэрүүгээр явж байгаа тийм гадаанаас авчихсан. Дахиад нэг юм боллоо. Энэ хайрцаг болохоор 2019 онд манай хоёр найз миний төрсөн өдрөөр ингээд зориулж ийм хайрцаг дотор яг энэ хайрцагнаас арай зориултын бусаар ашиглуулсан. Энэ минийг одоо хаяа юу ч бид нэг юм тал 10,000 төгрөг. Ийм хуулиастай өгнүүд 19 он гэдэг чи одоо юу вэ? 6-7 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Тэгээд би одоо болтол өгнүүдийг уншиж дуусаагүй. Ингээд хаяггүйгээд уншснаа ингээд буцаагаад ингээд ийм хагас хуйлаад энэ дотор нь ингээд хийцэн байдгийг. Бүгдээрээ 3-ыг сугалж үзье заяа. Хийжсэн хэрэг хөрөн маастай бүгдийг ингээд дотор нь өвчснээ ингээд хуйлснаа ингээд бүгдээ скотчтэй за. Энэ скотчийг хуулах хэцүү байдаг юм аа. За эхнийх нь бити эмород бэ хихихи хахаха гэнэ. Дахиад ногоон суглагдсан байна. Ингэнэ би биенээ танихгүй мэт зөрдөг болох үе гэж айн гэсэн байна. Бид гурав яг ингээд нөгөө нэг 10 дугаар ингээд ороод амар ярьдаг байсан байхгүй ингээд их сургуульд ороод их сургуулийн найзууд айгүй амьдралын найзууд байдаг. Одоо ингээд гурлаа өөр 3 сургууль сураад гадагшаад төгшөө яваал ер нь л ингээд холбоо тасрах байхтаа гэж амар ярьдаг байсан байхгүй юу. Тэгтээ тэгээгүй. Тэгээд тэрийг гадсан байна. За дахиад нэг суглая. Энэ тэгэхээр баг уншдаг юм шиг байх юм. Би чамд хайртай гэнэ. Энэ ихтэй баг уншдаг юм шиг байна. За энэ яга. Энэ дэр бас амар их юм битсэн ба шүү. Би чиний бороотой өдрүүдэд татах солонгочин бай гинэ. Энийг сойко битсэн байна. Өөрөө солонгоо гэдэг юм шиг таахгүй юу? Тэгээ миний бороотой өдрүүдэд татах солонгонд байя гэсэн байна. So romantic. Энэ ихтэй марлагийн нэгийг уншиж марах юм. Энэ хоёр ингээд нөгөө нэг энэ яг марлагийнх ингээд скотч нь өөр ихгүй энэ хоёрыг. За энэ марлагийнх юу гэсэн бэ харъя. Бид хоёр үргэлж чиний талд гэдэг. So cute. So cute хоёр найзаа санаж байна. За тэгээ дотор нь энэ тал 10,000 хийчихье. Энийг одоо тэгээд энэ зэ найз гэж юм. Вау, манай найзуудын хатганд найз гэсэн 10,000 төгрөг байна. Гайхалтай. Манай аавын төрсөн өдрөөр ингээд ийм аяар гарчсан. Энэ би энэ манай дүү. Тэгээд энд нэг энэ бол бас л миний 5 дугаар ангид ачаа юм зүг гэсэн. Одоо ингээд хайж чадахгүй за. Язаад энэ ингээд зөв зүгээр. Амар хэцүү. Тэгээ гол нь шүү дээ те. Одоо энэ ингээд миний толгоноос багтахгүй яг бол. Амар гангамаас тэр доотлол мотлол харалтаа. Хөө энэ чинь зүгээр юм шиг. Ямар зүгээр нөө. Хөө энэ ихний хаяар бариад исэн юм байхгүй л энэ да. Өмнө зүхэд бариад байгаа юм шиг. Бэсэн зүгээр юм шүү.
100 мөн. Үгүй энэ чинь зүгээр юм байна. Тэгэл энэ аяган дотор мотор үлээ шүү дээ. Ингээл мэдгүй. Энэ минут ингээл гар марандаа эргүүлдэг юм. Тэний юм жижигхэн юу вэ? Фүү тэл тос. Тэгээд энэ юу юм? Нийслэлийн сургачийн үнэмлэх. Өргөө мөргөө кино үзэх хэрэгтэй за. Нэг руглал хаяа да. Яна. Хүн жоо ухахгүй биш юм аа. Оо. Ахлынсэн ч ухдаг байх гэдэг. Оо юм. Юу юм намын авчир уу? Аним л юм шиг. Тэгээд энэ одоо ингэ цаас нөхлөгч энэ 10 жилдээ ялангуяа дунд банг тавхтаа ийм амар хоббитэй цаас масаа нөхлөж янз бүрийн юмнууд юм өөртөө амар хийдэг гэсэн. Ил ажил хэрэгч хүн ийм том нэг ийм бодтой, нэг ийм жижигтэй, нэг ийм цаас нөхлөгчтэй. Тэгээд ийм нэг ийм элсэн цаг гэдгийг энэ бол бүр бага хахад хоош байж байгаа. Яг 3 минут. Тэн дээр нь хараач жоохон 3 минут энэ бичсэн. Тэгээд энд бас нэг юм харьцаг байна. Бас нэг таашраа. Би бол энэ дотор юу аа мэдчихэв. Бас хайчч болтгүй, яачч болтгүй юмуд байгаа. Нэгэнгүүт энэ ш нөгөө нэг амар зүудэг ус оопер шиг юм байна. Бас ингээл хайч чадахгүй, яач чадахгүй. Одоо энэгээ зүүхгүй за. Oh my god. Цэвэрч сурагч гинэ. Хэдэн он гинэ? 2017 он. 9 жил би нэг одоо ингэ хадгалж байгаа юм шиг. Нэг бас ингэ яаж ч болохгүй. За энэ дотор ингэ хийцэн. За энэ бол ингэ манай дүүгийн за энэ одоо ингээл баахан нөгөө нэг Девонгарын медальнууд. Энэ болохоор 2013 гэдэг чинь 13 жилийн өмнөх Хангуул дүүргийн Хараацай их наадмын Цэнгэнт бүжгийн хүрэл медаль байна. Энэ болохоор 9 бэ. Хонхны 2 Орос таталтын тэмцээнд алтан медаль авсан байна. Oh my god, энэ бүр миний цэцэрлэгийн медаль. Энэ хоёр. Энэ жижиг нь болохоор Авьяастан гинэ. Энэ бол цэцэрлэгтээ авчихсан. Энэ болохоор тийм ээ 2008 он 61 дэх цэцэрлэг уран хөдөлгөөнт гимнастик. За энэ болохоор нийслэлийн төрөлцсөн олимпиад. Энэ болохоор 9-р 10 дугаар ангидаа ийм дүүргийн авшаа нийслэлийн нийгмийн ухааны олимпиадад 1-р байранд орчихсон юу вэ? Энэ нь болохоор дүүрэгтээ мөнгө аваад тэгээ нийслэл рүү орох эрхээ авч ирсэн мөнгөн медаль нь энэ байна. Тэгээ энэ хараа нөгөө энэ бол манай дүүгийнх заяа. Энэ толгоон гоё хэлвэн. Оо, энэ ч баг цагаан сараар зүүх юм биш үү? Оо, цагаан сараар баг зүүлт байна уу? Тэг бүсэн ингээд эн чинь ячвал бас арай гоё харагдаж шүү дээ. Тэгтээ эдгээр чинь ингэж зүүх юм билүү? Оо. Бас нэг хөөх юм харуулъя. Энэ цамтай уучрахаас өмнө гээд ном баггүй юу? Тэгээд энийг болохоор ингээд би монитороос авч ирсэн 10 жилдээ. Яах юм бол мөнх цултаа дурсгов таатай уншаарай 2017 оны 12 сарын 21 Just for you monitor гэдэг. Би ингээ ангийнхаа токоогоос энийг авч ирсэн байхгүй юу. Тэгээд тухайд би бүр энэ номыг амар уншмаар санагдаад тэгээд токо манай нөгөө нэг соко марлаа хоёроос зулаа юу авах юм бол гээд яагаад манай хоёр цаа чи энэ номыг амар дуртай байгаа гэж хэлээ. Тэгээд би энэ номыг авч ирсэн. Тэгээд энэ амар гоё эсэн. Тэгээд дараа жил нь болохоор энэний ингээд хоёр дахь нь хэвлэгдээд чамтай уулзснаас хойш гэдэг нь хэвлэгдээд энийг бол би өөртөө авсан баха. Энэ болохоор ингээд 18 онд. Энийг болохоор 17 онд монитороос аваад энийг 18 онд аваад энийг энэ болохоор хамгийн сүүлийнх нь. Энийг болохоор хэд онд авчихсан? Бодвол 20 онд л та 19 он ч юм. Бас л яг дараа жил нь л гарсан. Тийм 19 он. Ингээд 17, 18, 19 онд энэ гурыг ингээд уншижсэн. Энэ бол бас нэг хэсэг намайг номонд аягүй дуртай болоход нөлөөлсөн ийм 3 цуврал. Ингээ харахад нэг зузаан юм шиг мөртлөө аягүй урд уншигддаг. Зүгээр яг суугаад уншвал нэг 2 өдөрт бол зүгээр уншчин 456 энэ минь бол. Мэдээж эхнийх нь бол хамгийн гоё нь. Тэгээд энийг уншаад би бараг энийг 2 удаа уншсан гэж санаж байна.
2 билүү 3 билүү. Тэгээ яг ийм шинэ жилийн үеэр яг ингээд сурлууд нь цацагддаг. Тэгээ шинэ жилдээ бас айгүй холбоотой. Тэгээ тийм айгүй одоо сонирхолтой гэх юм уу, тийм хайрын түүхийг агуулдаг тийм ном. Тэгээд одоо хүртэл ингээд номын дэлгүүрүүдээр айгүй их харагддаг. Та нар хэрвээ тийм романстэй, тийм хайр дурлал энэ төр унших дуртай бол энэ бол гоё гэж би зөвлөмөр байна. Тэгээд ийм бас нэг юм сонирхолтой юмаг ин санаад бас ингээ харуулмаар санагдлаа. За тэгээ одоо баг нэг харуулах юм байхгүй хаа гэж бодсон. Ер нь бол баг л болчих шиг л боллоо.